Чи тэрний гоё өглөөний цай бэлдээч. Ямар Мэдэхгүй бат яаж бэлдэх. Аавда. Зохиогоод миний хүн хийдэгтэй. Ачвар нанеттэй. Тэ. За. Вау. Хата ийцэн. харуулдаг. За манай хүн надад юу гэснийг харцгаа юм бүр тий. За ингээд дээр нь хянтай, доор нь үтэй салааттай тэгээ гараараа идэх юм тий. Тэс хэрэг. Халбаг байгаас тий. Хаалгаа нэг. Тийш тий халбаг. За ийм юм байна. За манай одоо аймаг актив энэ журдаг бидний үзүүлнэ. Юутай? Активтэй. 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 Шин да. Активтэй. Биш. Юу юм? За хэлээ. Активтэй. Биш. Юу юм бэ? Юу юм? Аппетит. Buongiorno. Аппетит. Юм аппетит. Актив шүү. Аппетит. Шээ. Юу ээ? Аппетит. Асаа байна дээ. Оо. Яна жоо шүү дээ. Өөр нэг юм насгах хоолны ч өгч. Аавн тас. Шиш. Чиний буруу ерөөсөө яг. Аав юу буруу тий. Таас нөгөө хамгийн сүүл би давт гэд хийсэн тэнгуут давтгүй наад хийлээ хур гэд та намайг сонсоогүй болохоор би тэрийг таны байх гэж бодож байна. Чамайг давтъя гэхтэн би хүйлээ хураа гэсэн дөө. Тэр миний буруу юм. Нөгөө нэг таныг би ойлгоод аваа за одоо тэгвэл хийлээ давтчаа гэж хийсэн чинь та үгүй чи надад хийлээ хураа гэж хийсэн чинь би буруу гэж бодож байна. Аав нь яагаад тэгсэн гэж бодож байна. Аав нь яагаад тэгсэн бэ гэвэл шүү дээ. Би яагаад чиний үгээр байх ёстой гэж бодохгүй юу? Чи давтыг өгдөл за тэгээд чи давтыг. Чи давтахгүй өгдөл за тэгээд чи давтахгүй. Яагаад би чиний үгэнд орох ёстой гэж бодохгүй юу? Чи өөрөө энийг ойлгох ёстой шүү дээ. Аав исэн төмөн газар 9-11 цаг нисч ирчээд энд хүрч ирээ яах гэж байгаа. Өмнөх 1 жил 2 жил аав нь өмнөх 1-2 жил дээр давтуулаагүй ээ. Тоглуулсан.
тэр миний буруу байгаа чи 3 дугаар ярьсан байранд орсон ч юм билүү? Тэр өмнөх өдрүүд нь давтуулсан байсан бол чи 1 2 дугаар байранд орох байсан ч юм билүү? Яаж мэдхий? Тийм үү? Тэгээд би энэ жил чамайг өнөөдөр ч ингэ давтагдсан. Би тэгээд таны үгс сонсолгүй айгүй муу бодоод бас айгүй ойлгоод давт гэж хад би тань муу хайрлаад тэгсэн намайг уучлаарай. Ойлоо сайжрахгүй шүү дээ. Тавтаа сайжрна. Ойлдогоос нь хороогийн бүхэн ойлол хамт бэрхшээлээр давчна. Би ч гэсэн ойлмаар тэгвэл. Бүх юм зүгээр болчихдог л. Хийгэл. Би бас ингэж бодсон. Энэ ясан ч юм тийм амттай байна. Тэр осох юм уу? Чосена амттай. Нэг уусны таны чосена амттай. Алойтэй гэсэн. Би нэг тантай муудалцаад тэгсний дараа та намайг бас ойлгоод тэгээд эвлдэг үе мөчиг бодоод тэр үед ямар гоё байдаг вэ гэж бас бодоод тэгээд муудаа бас тех болоосыг би бас бодсон. Тэр гоё мэдрэмжийг бас тэгэхэд аваад тэгээд дээрээс нь тэр маш тэмцэлтэндээ эвлэгцийн чинь муухай сэтгүүгээр биш гоё сэтгүүгээр орох байх гэж би бодсон бас. Тэгээд юу хаасаа эвлэрээ намайг уучлаарай гэж гуйх хамгийн дээр юм байна гэж би бодсон. Маш миний хүү. Сайн хүү. Тэгээд тэмдэг орох болгондоо ингэж үлээд авах юм бол сүүлдээ би хийлээ дургу болоод гэр бүлээсээ залхаад аав ээжээ зодоод дэлхийн хамгийн муу хүн болох байх гэж би бодсон. Том тэмцээд орох гэж үйлж болохгүй иргэн болох ёстой гэж би бас бодсон. Бас даруухан ингэж аав руу муухай ээж рүүгээ муухай ах руугаа дүү рүүгээ муухай болохгүй мэн гэж бас бодсон. Ингэж бодно гэж бас сайн байхгүй. Сайн хүүхд ингэж боддог байхгүй. Миний хүү ийм ухаантай, ийм онцлог, ийм сайн хүүхд байхгүй. Аав чамаа юу гэж хэлдэг вэ? Чи хүн болгонд юу гэдэг гэлээ? Аз жаргал. Оо тийш тий. Ийм сайн хүүхэд, ийм гоё сайн боддог болохоор хүн болгонд аз жаргал өгдөг байхгүй миний хүү. Яг тэгэл аз жаргал өгөөл юм заяа. За. Битгий тэгж муухай ойрол, битгий тэгж муугаар бод. Аавгаа ч гэсэн уучлаа юу. Аав тэгэл чамаа бодоогүй. Чи
чиний үгэнд бас заримдаа орж яав. За юм. Тэгж муу ойрлохгүйгээр хоёулаа зүгээр сайхан ярилцъя. Аав би ингэж бодож байна. Би тгий ингээгээ шууд л хэл. Юу н буруу байгаа. Хоёулаа ямар буруу юм хэлэх гэж хэлсэн юм уу? Давтах тухай л ярьжсэн шүү дээ. Тийм биз дээ. Чингээл уйл амаалаа уур усаар болох албагүй шүү дээ. Тэгээд би бас тавьшиг нөх за. амар сонир бодсон шүү дээ бас. Юу гэж? Энэ бодол жоохон муу энергитэй болов гэж бодсон. Хоёулаа байхад бол энэ бодол тийм муу энерги байхгүй. За. Энэ зүгээр чив тарийн хэрвээ бодох шалтгаан. Хоёулаа энэ бурууг хин нэгэнд өгье гэвэл энэ бодол руу өгчих واخгүй. Энэ бодол ийм байсан болохоор бит хоёр ийм байгаа гэж. Гүү байхгүй. Асуудал нь чив тарьт байгаа واخгүй. Энэ бодол биш. Аав нь чамайг ойлгосонгүй. Чи аавыгаа аавдаа ойлгуулсангүй. Тэ? Тэгээ хоёулаа харилцсан бие биендээ буулт хийх байж. Тэ? За багшийг хоёулаа өдөөс хойш ирэх юм бол багштайгаа л байж байгаа. Оройжонгаа нийлээ гэж хий гэж бодож байна. Эсвэл багш хийхгүй гэж үл хоёулаа оройжонгаа хийгээл болно шүү дээ. Тэ? Тэгээ одоо хоёулаа гарч жоохон юм харъя үзье. Тэгээ буцаж орж ирээд хийж бас хэлж болно шүү дээ. Тэгэл ойлгоцсон бол хоёулаа ойлгуулчих. Окей, тэгээд нийлсний дараа багш нь хийгээвэл багштайгаа л хийчих. Багш нь жоохон ядраад байна гэвэл хоёулаа хийчих. Гэл ярьчих байсан биш тий. Өглөө би давтмааргүй байна аваа. Өглөө би жоохон ингэж сэтгэлээ сэргээмээр байна. Гэл хэлсэн бол аав гэл окей нэрээ тийшүү гэл тэгштэй. За тэгвэл одоо хоёлаа яамаар аав өнөд чиний үг яа. Нэг нохрогийн хамгийн хөөрхөн хамгийн ухаантай хамгийн шилхэн хамгийн аяастай шарахгүй юм баггүй. Нүгөө уучлахгүй яах вэ? Нүгөө уучлсан заяа. Одоо бүх юм сайхан болсон. Одоо өмнөх юм одоо бүгднийг март. За бүгднийг надад ойхоноос айчих. Одоо ялаа цааш нэрхлээ зэ. Окей.